Hobby tuning vlog үзүүлж байна. Vlogin sponsor Mongolian Crown Sales. Zimbi автогэрэл. Хей, за сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Hobby tuning vlog-ийн маань шинэхэн дугаар эхэлж байна. За энэ удаагийн зочноор Orange клубын тамирчин 2020 оны улсын аварга за Дамдан сүрэнгийн Ууганбаяр гэдэг залуу маань миний урилгыг хүлээн авч Hobby tuning vlog-т маань оролцож байгаа явдалд баярлалаа. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Orange Drive Team клубын тамирчин Дамдан сүрэнгийн Ууганбаяр бэлгүүнээ найз хавирлагаар vlog-т нэрж оролцож байна. Тэгээд vlog-т орж оролцсон найздаа маш их баярлалаа. За. За хоёулаа хувийн талаас чинь нэг товчхон ярилцаад тэгэд гайхалтай төмөр үлгий чинь бас үзэгчдтэй танилцуулдаг байгаа. Ер нь бол влогийн зарчим бол ойлгомжтой тий. За ойрын сонин сайхан тэмцээн уралдаанд дууссан. За ойрын сонин сайхан тэгэл амралтын байдалтай л байна да. Тэмцээн уралдаанд дууссан байна. Тэгээд яг хоо өвлийн тэмцээн уралдаан эхлэх гэж байгаа болохоор яг тиймэрхүү талаасаа жоохон бэлтгэл хийгээл байж та. Айст орох уу тий. Ер нь айст энэ жил орж үзьгээд машин дэрэг бэлдэж байна. Нэг машин бэлдсэн байгаа. Найз нас орж үздэг юм гэж бол тийм ер нь одоо тэгэхгүй болохоор ч ер нь яг нэг талаасаа бас өөрийгөө тодорхой хэмжээний өрөөлөө хуваар бэлтгэлтэй байлгая. Нөгөө талаасаа бас үйл зунжингаа ингэ явц хүмүүс чинь тэгээд өөдөдөх юм шүү дээ. Тийм шүү дээ. Огцом шууд ингээд амарч амарчна гэхэр чи хэцүү. Тэгэл яг хоо бас хобби юм да. Ер нь зүгээр хобби айгүй хүчтэй байна. Тэгээд одоо үйлдэлтэн зориулаад бас нэг талаасаа тамирчин гэдэг талаасаа бас өөрийгөө контролтой бэлтгэл сургуультай байхын тулд нэг машин бэлтлээ. Тэгээд тиймэрхүү сонирхолтой байна да. За уугагийн маань хувьд болохоор ер нь анх энэ спорт руу хэдэн оноос яг одоо ингээд тамирчин болж орж ирв. За энэ спорт руу 16 оны сүүл 17 оны ихнээс л ер нь ихний тэмцээнд орж ирсэн баха. Ихний тэмцээнд ямар клуб ба энэ нэгэнд ор? Тэгээ тухайн үед чинь би iDrift гэж явдаг гэсэн. За iDrift. Тийм iDrift клубээс оролцдог байсан. Тэгэл ер нь ихний 17 оны ихнээс л юм шиг баг. 16 оны сүүлээс 17 оны ихнээс л юм шиг байлаа. Тэгээд тэр үедээ одоо тэгээд яг тухайн үедээ яг тэр тэмцээн гэж байгаа юм байхгүй. Ямар ч зүгээр фейлдчихсэн нэг юм аа аягүй сайн санаж байгаа. Бусдаар бол яг онсор өдрөөр нь сайн санахгүй байна. Бусд үед нь бол яг ундаг байсан. Байнгын ундаг байсан нэг ер нь зөв хөөхт байхасаа л ер нь спорт машин гэж сонирхоод ундаг байсан. Тэмцээн уралдаанд орж ирсэн бол тэр л байна. 16 оны сүүл нь үлээсэн юм лөө. За 2020 онд улсын аварга боллоо шүү дээ. Тийм. Улсын аварга болох тэр мэдрэмж нь ямар байна? Ер нь тэгээд яг нэг хүн өөртөө зориг тавиад зориод ингээд яваад байвал бас одоо юу гэх юм. За одоо энд хүрсэн чинийг аавна, энд хүрсэн чинийг аавна гэдээ явж ивэл бас төхөн байдгүй гэж магадгүй. Би гэхдээ яг тухайн үед бол тийм бодолтой байгаагүй. Ер нь энэ спортыг айгүй зүгээр хоббигоороо сонирхдаг. Угаасаа машин дэргэнд айгүй хоббитой хар багасаа л мотоцикл өгсөр зараал ингээд машин дэрэг өгсрал ингээд явж гисэн болохоор хоббигоор эндээ айгүй хүчтэй л орцсон гэх юм уу. Тэгж явсараад усын аварга болсон. Тэр мэдрэмж бол хийзэж мартагдахгүй одоо миний амьдралд тод үлдэх нэг өдөр юм болов. Газар шилсэн төрлөөр аварга тэр өдрийнхөө усын аварга болсон. Өдөр 2 алтыг авч ирсэн. Тийм болохоор сэтгэлд маш тод үлдсэн байна. Маш гоё мэдрэмжтэй. Тэр өдрүүд ерөнхийдөө яндаа гис өдөр гэдэг шиг л болсон байна шүү дээ. Тийм ер нь бол бас тийм ингээд нэг өдөр хүн 2 алтыг авах гэдэг бол бас нар ханаас туссан байх нь ойлгомжтой юм шиг байна. Техникийн спорт бас жоохон миний бодлоор нэг жоохон бас яндаа бас байгаад идэв шүү. Яагаад гэвэл хувь хүн
одоо чи зөвхөн яг ингээд өөрийн биеэрээ ингэж уралдаг спорт бол өөр те. Техник гэдэг чинь нэг риск их гардаг, эвдрэл гэмтэл гардаг. Тооцоолоогүй зүйлүүд их гардаг те. Тэр өдөр машин бол ямар ч асуудалгүй. Ямар ч асуудал гараагүй. Зүгээр л аварга авчи. Тий, ер нь тэгэл нэгдүгээр шатны өндөр оноо аваад тэгэл цаашаа тэгэл шөгрөөд ирэнгуут тэгээд угаасаа хүн машин өвтрэхгүй л бол ер нь айгуу гоё болчихдог л да. Ер нь маа тамирчид өөрсдөө ч гэсэн ер нь энэ мэдрэмжийг зөндөө авч ирсэн бах. Зөндөө авдаг бах. Ер нь тэгээд топ 8-аас эхлээд ер нь хүн шал өөр болчихдог л да. Анхны дрифт машин. Миний анхны дрифт машин яг тэмцээнд орж ирсэн машин. Тий. Тэмцээнд орж ирсэн машин 3034 HOU гэдэг дугаартай цагаан марк 200 Марк 2. чизэтэй. Маа уучин ховдын гаралтай юм шүү дээ тий. Ховд гаралтай. Аха. Хоо гэдэг ерөөхдөө хов дугаартайсэн Тийм гэсэн. ховд дугаартай цагаан марк 200. Тэрнээс хойш ер нь яг энэ тэмцээн уралдаанд ороход нийт хичнээн юм шиг ерөнхийдөө. За ингээд марк. За одоогийн байдлаар миний нэг 6 дахь машин юм уу? Одоо яг Silva-чин 6 дахь машин гэсэн үг үү те? 6 дахь машин юм байна. Би тэгээд нөгөө нэг яг бусдаас жоохон ялгаатай нь машиныг зараад дахиад нэгийг аваад яг ингээд явц дунд нь зараал одоо хүн ингээд зараад идэг шүү дээ. Би тэгж бол ерөөсөө үзэж байгаагүй. Заавал би сайжруулахын тулд зардаг. Автет хийж байна гэсэн. Автет тэгээд энэ машин надад ингээ голгодоод ирлээ. Одоо ингээд яг жоохон скил нэмэгдээд байгаа шүү дээ. Хүн сонирхч гиснээс хойш скил нэмэгдэн, туршлага нэмэгдэн шүү дээ. Тэгээд ирэхээр машинаа сольдог. Жоохон юм дээрдүүлдэг. Тэгээд би ер нь бол яг шаруулж гиснээс хойш 3 марк 2 унсан юм байна. Нэг цагаан 2 харнагон тэрэн төнгөтэй 2 марк 2 унсан. Тэгээд Nissan Silva S15 гэдэг үзэг авсан. Тэгээд одоо энэ миний 3 дахь 15. Тэгээд гурлаа надтай байгаа юм. За тэгээд хобби түүний влогийн маань бас спонсороор Цэмби авт гэрэл хамтран ажиллаж байгаа. За Цэмби авт гэрэл маань GP1 гэдэг энэ хөө Герман болон Японд стартыг хангасан дэлхийн номер 1 бүтээгдэхүүн энэ GP1 гэдэг гэрлэрээ бас энэ хөө дугаартай хамтран ажиллаж байгаа. Ер нь бол өмнөх дугаарууд үзсэн бол бас дугаар болгон дээр л ороо яваад байгаа тэрийг анзаарсан баг тий. Тийм. Цэмбитэй бас нэг жил хамтарсан юм байна. Би яг чиний машин дээр Цэмбигийн юу байсан нэг санаад санаад хамтарсан. Одоо миний стикертэй онлогны машинд ч байгаа. Энэ машинууд ч байгаа. Ер нь айгүй боломжийн санагддаг. Энэ онлогны машины бүх гэрэл үйлчлэгээнүүдийг шагналынхаа юунаас ч авсан, спонсорын горч гэсэн ясаа бүх гэрлийн хоногж гисэн. Тэгээд тохиргоо ер нь бол яг өмнө манус гой гэрэл тавиал, гой гэрэл тавьчлаа, гой тусч ийн гэдэг. Ер нь зөв тусгал айгүй зөв юм шиг. Тий, зөв тусгал. Яг энэ машинтай айгүй хол 1500 км гэртээ гэрлөө авчиад ирсэн. Зөв тусгал бол айгүй одоо бусдаач бөгөөд өөрт ч гэсэн хэрэгтэй биш үлээ. Зам дээр яг зөв. Манай бүх машинууд буруу өрүүлтэй. Тэгвэл зөв тусгал гэж юм байхгүй. Буруу өрүүлтэй машин эсрэг зөрдөг болохоор замаа гэрэлтүүлэх гэрлийн тохиргоо нь үйлдвэрээс өөр. Гэрлийн хуурлан тий өөр байт юм байна. Одоо ингэж зүрх болохоор энэ талтаа тусч юм, энэ талтаа тусч юм. Одоо бид нөх бүгд энэ талтаа тусч юм, эсрэг талтаа. Буруу өрөлтөд иргэнүүд. Тийм болохоор орж ирсэн машин авч байгаа. Ер нь зүгээр заавал энэ Цэмбигийн гэрэл одоо тавиач гэж байгаа биш гэсэн орж ирсэн машин авч ивэл машиныхаа зөв тохиргоог хэлэхжүүл өөрсөнд ч юм бөгөөд өрөөлд бас хэрэгтэй юм байлаа шүү гэж үрээл. Цэмбийн маань ерөөхдөө нийт 14 төрлийн юм үйлчлэгээтэй. Анх ерөөхдөө 14 оноос үйл ажиллагаа эхэлсэн баха. Анх одоо яг нөгөө автын одоо гэрлийн болохгүйгээ асуудлыг шийдэхээр энэ залуучууд ерөөхдөө гар бие оролцоод өнөөдөр хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулаад бидний нөгөө сайн мэдэх нөгөө хууч Марио гэдэг шүү дээ тий. Тэр их айгуу гоё засвар үйлчлэгээ гэж яг өөрийн болгоход айгуу гоё бий болгоцсон. Тэндээ тийм үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд найз нэг 200 сая төгрөгийн эрхэм бичиг ёо дамжуулсан байгаа шүү. За бичиг яг нэг карта үлдээчих. За баярлалаа. За тэгээ мөн бас хоёулагийн одоо энд харагдж байгаа Mongolian Crown Sales гэдэг энэхүү газар маань бас хамтран ажиллаж байгаа. За Японоос болон Америкаас бас машин оруулж ирдэг. Сая л баахан л машинууд орж ирээд байсан чинь аюу урдан зарагдаад дуусчих. Ер нь Crown Sales-ийг мэдгүй хүн баг байх болцсон юм байна. Тэгэхээр бас энэхүү влогийн маань нэгэн спонсороос Crown Sales-ийн хамт олон маань бас хамтран ажиллаж байгаа. Тэгээд энэ хоёр байгууллагатай дашрамдаас хамтран ажиллаж байгаад баярлалаа. Ажил үсэд өндрөөс өндөр амжилт хүсье гэж л тээ. За эргээд хоёлаа ярианд оръё. За 2024 он хэрхэн яаж өнгөрөв? За 24 оныг бас
бас Шинэ баг бүрэлдэхүүнтэйгээр, шинэ өнгөтэйгээр, шинэ нэртэйгээр. та шинэ баг бүрэлдэхүүн шинэ машин тэрэг гээд ингээд айгүй гоё л өнгөрлөө миний хувьд бас гоё сургамжтай. Тэг ер нь сургамжтай л жил байлаа гэж үзэж байна. Машин тэргээ яг 24 онд зориулж чинь машиныг бэлдсэн байгаа. 24 онд VIP-гийн өмнө гарч ирсэн. Тэгээ 24 онд зориулж шинэ машин бэлдлээ. Шинэ хамт олон, шинэ нэрэн дор, шинэ баг бүрэлдэхүүн гэдгээрээ тэрийгээ бас хүндлээд өөрийнхөө клубыг хүндлээд өөрөө гэт шинэ машин гараад ирсэн. Тэгээ яг авах гэхтээ бас айгүй гоё жил болж өнгөрлөө л гэж бодож байна. Клубын тэргүүнээр ажиллаж байгаа. Тэ. Дороо нийт хичнээн гişтэй байгаа. Одоо надаас гадна 10 гишүүн байна. Ингээд 11 үлээ. Энэ жилийн хувьд бол оронч тимийн хувьд бол бас чамдахааргүй их амжилттай жил байсан гэж би харж байгаа. Учир нь бол золоо байна. Золоо хоёр маань бас СДС-ийн усын авраг боллоо тийм ээ. Одоо эх жилээс МДС рүү хүч төрөн орж ирнэ. Тэгээд дээрс нь шилдэг клуб бас болоод ирсэн тийм ээ. Шилдэг клуб, шилдэг хамт олон уу? Тийм, шилдэг клуб, шилдэг зохион байгуулалттай гэдэг. Тэгэхээр шинэ клуб дөнгөж байгуулагдаад бас энэ зэргийн амжилт үзүүлнэ гэдэг чинь бага удирдах яваа бас манай уугагийн бас ач гавьяа явах тийм. Доор нь бас тамирчид болон одоо арын албанд ажилладаг маш олон хүмүүс мэдээж байгаа тийм. Инженер, за тэгэл техникийн асуудлуудыг шийдэж явж байгаа хүмүүсүүд, тамирчид гээд маш олон хүмүүс. Дрифтинг спортыг одоо ганцхан нэг тамирчин л зүгээр ингээл дрифтлээд байна л гэж хүмүүс хараад байдаг. Тэрний ард маш олон хүмүүс, мөнгө санхүү гээд маш олон рискүүд бас давхар хүлээж идэг. Энэ бүгдийг бас даван туулж өнөөдрийг хүртэл бас 2020 онд улсын авраг болтлоо. Тэгээ 2024 онд шинэ баг бүрэлдэхүүн бүр бий болтлоо бас хичээсэн байна. Настаа бас дашрамд хэлэхэд баяр хүргэе. Баярлалаа. Мундаг байлаа энэ жил. Тэгэд ер нь зүгээр техник гэдэг бол хүн төгс эзэмшиж чадахгүй. Нэг хүний оролцоогоор хийж гоё бүтээл гарахгүй, гоё одоо юу гэх юм, гоё прожект гарахгүй. Маш олон хүний тусалцаа, маш олон хүний гар хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө орсон юм шиг байгаа. Ерөнхийдөө яг бусдыгаа бас ингээд бүх хүмүүс адилгүй шүү дээ. Бусад тамирчтай бодвол яг өөрөө ер нь давуу талтай бүх юм өөрөө идэг. Ер нь Чиний хувьд би зүгээр ингэж боддог хөө. Одоо зүгээр энэ тамирчид дотроо боддсон болоо яад юм бол гэж боддیں۔ Энэ тамирчинтай ингээд бааталт гарахад гоё байдаг та гэдэг ч юм тийм ингээл араас нь наагаа явахад хөтөлбөр нэг энэ хүн урд спир гэж харахгүй алдахгүй те. Энийн ард явахад л айгүй гоё би ч гэсэн араас нь гоё дагаж чаддаг та гэсэн тамирчин ямар тамирчин байна? Одоо манай албаны шүүгч байгаа шүү дээ. Томбаяр. Одтой бол ер нь тийм байсан. Од Түр мандахын соёл эрдэнэ хоёр хүн байна шүү дээ. Бид гурав ер нь хоорондоо ч ярилцж ирсэн ер нь за яв хүснээрээ яв яаж ч болно тий. Тэр үед бол араас нь явсан ч адилхан, урдаа явсан ч адилхан, араас нь явхад одоо нөгөө нэг яг чиний хэлж байгаа шиг юм илүү дутуу ийм хүнийг одоо сандрах ч юм уу тий эдэж шарвж байгаа машина яаж зогсоох ингээл хүний самбаачлах хугацаа шүү дээ. Тэр болгоныг шаардсан юм илүү дутуу яг хуу тамирчин цаахан үедээ сайн өөхөдөө хүний энэ тал дээр бол ярихгүй зүгээр ийм бохрын явдалтай машинууд тамирчид бас байгаад байгаа шүү дээ. Ер нь чинь одоо зарим чаддаг болооч тэр юм уу зарим нь нэг талаас арай муу юмнуудыг их сурцсан тамирчид байгаад байна л да. Тэр талаасаа ярил од соёлоо өртөө явахд бол ямар ч тийм айдас баг. Таатай байдаг аа л гэсэн үг тийм. Ер нь бол таатай. Насан ч явсан урдаа хойно ер нь ямар ч ялгаагүй. Тийм байдаг. За маш олон тэмцээн уралдаанд юм бол орлоо шүү дээ. Жилд 5-6 цуврал тэмцээнд болж ийн гэдэг чинь 17 оноос хойш бол нэлээд их тэмцээн уралдаанд одоо тасралтгүй орсон байх нь шүү дээ. Тэмцээний зохион байгуулалт за дээрэс нь одоо энэ шүүлтийн систем за энэ жилээс ялангуяа шүүлтийн систем шал өөр боллоо шүү дээ. Техникээр шүүдэг бол компьютерээр шүүдэг боллоо. Ер нь энэ тал дээр сэтгэл ямар вэ? Яг олон жил орж байгаа. Тэгээд эхэндээ бол одоо нэг хүн би эхлээд эхний 1-2 жил мэл би нэгээс яагаад тасагдсан бэ гэдгийг баг өөрөө ч мэддэг байсан. Тийм тухайн сандрал гэж байгаа. Өөрийнх нь одоо юу гэх юм орж байгаа туршлага гэж юм байхгүй болохоор яаж орцсон өөрөө ч мэдэхгүй цуг яваа хүмүүсээс асуухаас санаа зовдөг.
Ер нь ихний 2 жил нэгээс яагаад тасагдсан гэдэггүйсэн. Тэгээ 2 дахь жил өнгөрөөл 3 дахь жилээсээ юм уу тэмцээн уралдаанд аяг байтайхаа оролцоод 2 доо үлддэг болоод ч юм уу. Ингээ гайгүй болоод ирсэн. Тэгээд хүн ер нь зүгээр ингээд би бол тэгж боддгийн гайгүй болоод өөрөө гайгүй болоод одоо ингээд тодорхой хэмжээгээр би 16 оноос хойш олон жил явсан болохоор хүн өөрийнхөө явдлыг урд яваад хамирчнаа чадвал чаддаг одоо чаддаг рефлекс тогтцсон хүмүүс нь эргэж харах биш ард шилжилтүүдэд талент хардаг болчдөг. Би ард шилжилтэд би талент хардаг. Урд яваа машины хаалдаг би өөрөө хардаг. Тэгээд яг тодорхой хэмжээгээр туршлага суугаад олон жил шарваад ирэхээр хүн өөрөө хаалдаг мэддэг болчдөг. Тийм болохоор би эхлээд бол эхний одоо 3-4 жил мэл дээр бол асуудаг гэсэн би яасан бэ шүүгч нараас тийм. Энд чинь бас шүүгч нарын шүүлтэнд сэтгэл дундуур байна гэсэн үг шүү дээ. Тэгж асуудаг байсан. Тэгэнгүүт хүн туршлагажаад ингээд олон жил шарваад өөрөө тэмцээн уралдаанд ороод би энэ дээр ингэж алдаа гаргадаг байсан гэд бэлтгэл сурвалт нэрээ шинэ өөрийгөө давхар шүүгээд эхэлж байна. Өөрийгөө шүүгээд эхлээд юмас сурчгаар тийш харах юм шаардлагагүй болчих. Тийш харах шаардлагагүй тэд нар бидрийг дээрээс харж байгаа. Тэгээд дээрээс нь бид нар дотроо сууж байгаа болохоос дээрээс харахшаа өөр юм лээ. Би нэг тэмцээн дээр харж утсан. Тийм болохоор шүүлтийн тал хүн болгон төгс биш. Хүн л шүүж байгаа тохиол тодорхой хэмжээний алдаа гаргана. Хүн гэдэг амьд жуус их сайн амьд шүү дээ. Энийг ямар өнцгөөс харах уу гэвэл өөрийгөө кодлцсон байдаг. Жишээл бэлгүүнээ гараад ирвэл за бэлгүүнээ угаасаа юм явдал тадаг харсан бол чи тодорхой хэмжээний баг зэрэг алдаа гаргахад тэрийг шүүгчнэр харж чаддгүй хүн өөрөө харж чаддгүй. Ягаад тэгэхээр хүн өөрийгөө кодлцсон байдаг. Тэр утгаараа ярил шүүгчтэй ярих шаардлагагүй юм шиг л. Хүн ингээд суралцж л байгаа. Энэ жил ч гэсэн ингээд төхөөрөмж тавилаа шинэ баг бүрэлдэх хүн байгаа шүү дээ. Энэ жилийн шүүгчнэрчтэй. Өмнө нь бол сайн чичэр гэдэг хүн ерхий шүүгч байдаг гэсэн. Тэгэл би олон жилийн өмнө асууж яхад ингээд дээрээс хараад хэлжсэн. Бүр надад ойрхон байх талаас нь хэлсэн баг л та. Би сая юун дээр алдаа гаргасан бэ гэсэн чинь. Би дээрээс ч харж байгаа. Тэ? Би чиний найз ч таавга. Нэг талаас. Тэгэнгүүт тэр миний толгойд маш их мэдж гисэн баг. Тэг миний найз гээд хүн намайг мэдээж дарахгүй нь ойлгомжтой. Тэгэхэд энэ хүн надад ингэж хэлж хат би ингэх ёсгүй юм байна. Ер нь одоо ингээд дээшээ хэрүүлэх ч юм уу юм тохиол тэр талаас бас хармаар юм шиг өөрийгөө эхлээд шүүгээд өөрийнхөө алдааг эхлээд яваа сурчих тийм болов гэж бодож байна. Энэ жилийн хувьд энэ жилээс л энэ төхөөрөмжтэй болж байгаа. Одоо төхөөрөмжн дээрээ дасах одоо бидэж бас тэр төхөөрөмж бүтэн нэг үе яваад ч юм уу дуусахаар дүн гард юм. Тэрийг одоо ингээд хурдчуулаад ингэх юм бол айгүй гоё болоод байгаа юм шиг санагдаж байна. Ер нь шинэ зохион байгуулалт энэ жилийн холбооны үйл ажиллагаа гэдэг айгүй айтайхан болж байна. За тэгээд шинээр бас уугаа залуучууд шинээр маш олон залуучууд ерөөхдөө энэ спорт руу мэдээж хойбирч байгаа бах. За орё гэсэн бодолтой хүмүүс зөндөө байгаа бах. Дээрээс нь одоо яг энэ спортод хайртай маш олон хүмүүсүүд байгаа бах тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүст бас гоё зөвлөгөө өгье те. Анх тэмцээн уралдаанд орох гэдэг юм уу? Эсвэл машина яаж бэлтгэх талаас нь ч гэдэг ч юм уу? Тэр талаас нь ойлоод авчих зөвлөгөө өгье л дээ. За ер нь би бол бас дотроо гэж боддог. Машин нэг 90% би баг нэг хувьд нь байгаа гэж боддог. Тэгээд энэ спортыг сонирхоод зорж орж ирж байгаа залуучуудтай хандаад хэлэхэд ер нь бол техникээ сайн бэлт машин 90% гэдэг чинь одоо техник энэ манай спортч зарлага өндөртэй шүү дээ. Тэгээд энийг бэлтгэхийн тулд нэгдүгээрт яг юу гэж хэлэх гээд байна гэхээр санхүүгээ маш сайн бэлт. Тэгээд санхүүнд байж ивэл машинаа маш сайн бэлт. Тэгэхээр өөрөө сонирхолтой, өөрөө мэдрэмжтэй болвол хааштай яваад үзэхэд мэдгэтэн. Хүн болгон чаддаг байхгүй. Хүний хобби, сонирхол ямарваа нэгэн спорт ч юм уу, ямарваа нэгэн экстрим спортоор дрифт биш юм аа гэхэд экстрим спортоор жишээлбэл дугуй ундаг ч юм уу, морь ундаг ч юм уу, тийм мотоцикл, мото ингээд ийм юм ундаг залуучууд орж ирэх шал өөр шавд юм л. Айгу өөр мэдрэмжтэй. Жишээлбэл чам дээр ярил л та. Чи бас ингээд мотоцикл ундаг. Влог нэвтрүүлэг, зураг тар тий. Энэ болгон хүний мэдрэмж ихгүй. Тэгмүүд би жоохон өнгөрсөн жилийн дээр өвлийн тэмцээнүүд дээр харсан л арай өөр мэдрэмжтэй яваад байгаа хөөхгүй. Тэр хаац тий. Энэ тэнд явж байгаа үгээ аваа тий. Энд чинь хүн болгон дээр өөр төрөл дээр ч гэсэн одоо хүн энийг сонирхож ивэл дугуй ундаг ч юм уу, нэг бол гой зурдаг ч юм уу тий. Гой зураг дардаг ч юм уу. Ингээд энэ чинь хүний мэдрэмж ихгүй. Энийгээ шалгахын тулд энэ спорт руу орж ирж ивэл жоохон мөнгө санхүүгээ тооцож үзээд машин дэргээл аягүй сайн бэлтгэх хэрэгтэй гэж боддог би. Намайг орж иж явах үед одоо тийм байгаагүй шүү дээ. Одоо надаас хүн ирээд асууд би бүгдийн зөвхөн үзүүлчдэг, бүх юмаа заагаад өгчдөг. Тэмцээн уралдаан дээр ингээд ахаа гэд ингэсэн болгоныг би янзлж өгөөд
тамирчин тий комбинезон каскад тэмцээнд орж ирж би машин доогуур нэвтээд янзлаад өчтөг. Болохгүй бол өөрийнхөө машинаас тайлж өгөө. За чи нэг гараа хийчих. Яваад ирэхч буцаагаад ингээ. Энэ талаас нь ингээд бас тодорхой хэмжээгээр ингээд чаддгаа үлдээ. Үлдэж байгаа шинэ залууд үнэртэй ингээ гэсэн л бодолтой байдаг. Тэгэхээр ер нь орж ирэх гэж байгаа залуучууд тэрийг маш сайн тооцоолох гэж хэлье. Маш зарлага өндөртэй спорт шүү. Би бол уугааг бол ингэж дүнж ер нь яг энэ дрифт спортод юм нэгт хүмүүсүүд байдаг байхгүй юу? Машиндаа яг ингээд хийж байгаа юм бүгдийн нэг аюу гой нэг юм цэвэрхэн тэсэм төлөөрөө юм хийхдээ ингээд нэг гой донжин олж хийдэг. Стикер наахтаа хөтөл ер нь бол энэ логог хаана наах уу гэдэг хөтөл хүн бодох хэрэгтэй. Гой донжтой л харагдах хэрэгтэй тий. Тэр тал дээрээ би чамайг мэдрэмж өндөртэй байна даа гэж боддог. Тэгээд яг энэ тэмцээн уралдаанд орж байгаа машиндаа бас юм хийхдээ хөтөл аюугаа ингээд капот зогсон ч гэсэн гой цэвэрхэн байдаг та машины зэгцтэй их юм уу? Тэр тал дээрээ би чамайг аюу мундаг юм байна даа гэж бас нэг зөв үнэлтэн шүү. Баярлаа. За тэгээд хэдүүлээ одоо юу вэ? Уугаагийнхаа гайхалтай төмөр хүлэгттэй танилццгаая. За хэдүүлээ уугаагийнхаа машины зүрхэн улсын хэсэгтээ танилццгаая. За энэ машины тэр их бэр хүч хаанаас хэрхэн яаж гардыг юу хийсэн бэ гэдгийг хэдүүлээ хамтдаа харцгаая, танилццгаая. Тэгээ уугаа маань бас машиныхын талаар өөрийнх нь хийж бүтээсэн зүйлийг та бүхэндээ дэлгэрэнгүй сайхан танилцуулах байх гэж найдаж байна. Тэгээд хөдөлгүүрээс эхлэх байлаа. За тэгээ энэ нэг GZ гэдэг хөдөлгүүр байгаа. За хөдөлгүүр тал дээр сайжруулалт гэх юм бол өндөр даралтын маслын цус тавьсан байгаа. Их бие гар биений уклаачийг угаасаа одоо маахны бидгээр тоногийн уклаач, эсэлийн уклаач их бие гар бие тавьсан байгаа. Мотор талаасаа гэвэл тэгээ орох гарах нудрах 264 HKS-ийн нудрахтай. За үндсэн мотор тал нь гэвэл юм байна. Нэг GZ хөдөлгүүр. За турбо талаас гэхээр Гаритийн 3076 шарган голтой турбо. Энд Mertopin manifold байж байна. За энд HKS-ийн wasket байна. Энд HKS-ийн мөг агаар шүүгч. Тэгээ 100 мм-ийн suction pipe. 100 мм-ийн одоо тийм торгийн хэмжээг нэлж байна. Тийм юу байна. Тэгээд энэ халалтаас хамгаалсан хамгаалт байж байна. За тэгээд энэ зориулаад энэ турбо энэ машинд зориулаад энэ даун пайп гар хийцэх. Handmade гэдэг лөө тий. Тийм handmade. Тий. За тийм байна. За мэдээж кулер радиатор хөргөлт. Тэгээ нэмэлтээр яг гоо бидний шарвж байгаа машин хөргөх зориулттай кулер интеркулер радиатор байгаа. Нэмэлтээр тэмцээн уралдаан дээр бас тий адилхан гараанууд зөндөө болно шүү дээ. Ингээд нах тохиолдол гарахад машин айгүй өндөр халалтыг авч идэг энэ машинууд дургуутай хүч их гаргаж байгаагийнхаа ирээр маш өндөр халалтыг авдаг. Энээс сэргийлээд бид нар одоо маа тамирчиж гэсэн хийж байгаа энэ нэмэлтээр хөргөлт ус шүршдэг системийг суйрлуулж өгсөн байна. Энэ хоёр нь хойд радиатор л үүссэн. Энэ хоёр нь кулер л үгүй юм тийм ингээд энэ хоёрын нас гоё юм биш үү? Бодролттой ингээд айгүй ингээд бодорч юм цацарч яадаг болохоор шууд нэвтсэнснийхаа таталтаар айгүй хүүтэн илт мэдгэдэгүйц өргөд юм л. Хэр их ус зарцуулт ер нь?
За миний тавьсан суйрлуулсан савн 5 литрийн багтаамжтай 5 литрийн багтаамжтай уугаар ямар ч гэсэн хангалттай 2 гараа хийнэ гэдэг чинь 2 шат 4 батал тий ингээд 4 удаа гарахад бол хөргөөгөө дусаа цацаа дуусчин нэг ингээд нэг үе гэсэн үг шүү дээ. Нэгдүгээр хоёрдугаар шат нь ингээд байр суурь гарахад бол хангалттай шууд зогсох цайгүй ингээд нахихаар бол дахиад гарах ч гэсэн хангалттай хүрэхээр тийм хэмжээний бас хэмнэлттэй мөлий энэ айгүй бударч цацдаг болохоор гайгүй хэмнэлттэй болоод байгаа. За бас цахилгаан туруутал тавьж гисэн байна тий. Тийм цахилгаан туруутлыг бол яг компьютер тавихын тулд тавьсан байгаа. Компьютер нь болохоор EcoMaster. Тий. Одоо EcoMaster ерөнхийдөө ихэнх тамирчид тавьж гинөө. Тий, одоо энэ жилээс ер нь айгүй олон тамирчин тавиад эхэлсэн байна. Тэгэл бусдынхаа жишгээр энэ жил машинд EcoMaster тавиуллаа. EcoMaster тавьснаар машинд бас өөрчлөлт зөндөө гарна өстэй. Солих юм зөндөө гарч ирнэ. Тийм билээ. Миний машин чинь Power X-Pod яг энэ гадна талны имээрээ кулер радиатор ингээл 1 жилийн мотортойгоо яг иймээрээ ингээ бүрэн бүтнээрээ шарваад Power X-Pod тэмцээнээр дуусгасан машин баггүй. Тэгээ энэ дээр би компьютер тавихын тулд EcoMaster тавихын тулд энэ цахилгаан туруутлыг тавьсан байна. За энд ийм тоногийн кадушкнууд тавьж өгсөн байна. Тэгээд тэр oil catch tank гэдэг энэ болгоныг одоо ингээл ер нь компьютер тавихад бас тодорхой хэмжээний өндөр HP дээрэс нь өндөр бар турбоны шахалтыг өндөр болгох юм билээ. Тэгэнгუთ энэ машин дээр ингээд throttle, порсунг, кадушк тэгэл ингээд ойр зур дагалдах ингээд бүх юмнууд нь солигдсон. Жишээлбэл бензин ноцоос хойш явсан эрх буцахын төрөв. Тэгэл одоо ингээд наазах нь хэд ингээд энэ турбогоо одоо жишээлбэл дотроос удирдах байгаа энэ компьютерийн удирдах байгаа буст хідэн бараар шахуулах уу ингээд энэ болгоныг төгс одоо юу гэх юм бас өөрсдийнхөө хэмжээнд алдагдал фейлгүй байхын тулд ингээд ирэх буцах ингээд энэ вакуумны шланг ингээд бүгд солигдсон. Бүгдийг ингээд сольж хийсэн байгаа. Тэгээд энэ талаар гэх юм бол тийм ингээд регулятор ирэх буцах төрөв envelope ингээд юу байж гин oil cooler байна. Oil cooler-ийн сэндвич нь эндээ байгаа. Миний oil cooler эндээ байдаг. Эндээ тавьчихсан байна тий. Эндээ байгаа. Бас нэмэлтээр сенс тий. Тийм байна. Тий, ингэж суйрлуулж өгсөн байгаа. Тэгээд ямар ч гэсэн компьютер тавихад бол бас зүгээр шарвж ирсэн машин гэхэд маш их юм солигддог юм байлээ. Маш их юм ингэж одоо сайжруулалтаар сольж байгаа. Тэгээс нь гологдсондоо биш. Ер нь сайжруулалтаар эргээд бас тэмцээн урал дандаа фейлгүй байх талаасаа ер нь бол юмнуудыг сольж хийсэн байгаа. За чиний хувьд уугаа машинд одоо мэдээж хийсэн зүйлээ өөрөө мэдж байгаа. Тийм учраас ерөн нууц биш бол одоо яг чиний машины үнэлгээ ерөн одоогийн байдлаар хэдэн төгрөг энэ машин яг одоо зарлаа гэж бодоход хэдэн төгрөг болцсон байгаа гэсэн үг. За тэрийг одоо тэгэхэд яг айхтар амар том шид юу яаж үзэг. Энэ машинд нөгөө ажлын ус гэж юм байхгүй. Ганц миний зүгээр давуу тал тийм болчиход байгаа. Энэ машинд би хамгийн өндөр мөнгө зарсан гэх юм бол би гадна талын Вьетнамаар бодуулсан. Энд би 3 сая төгрөг зарсан. Бусад энэ машины дотор тал, энэ доторх доогуур, дээгүүр энэ болгоныг бүгдийг өөрсдийнхөө гараж дээр өөрсдөө хийсэн байгаа. Тэгэхээр энэ машинд ажлын ус гэж байхгүй. Зөвхөн энэ машинд яг бодитоор захиж авч тавьсан, нэмэлтээр тонголсон, EcoMaster тавьсан иймэрхүү юмнууд л мөнгөнд үндэ орно. Тэгээд яг бас тооцоод ингээ үнийн дүн гаргаагүй. Бас гаргах тийм шаардлага одоохондоо бол тийм шаардлага алга байна. Орсын жилдээ. Гэхдээ ер нь нэг барагцсан үнэ байгаа шүү дээ. Барагцаагаар одоо 100 орчим сая төгрөг юм болов. Тийм баг болсон. Ер нь хүнд ажлын ус өгөхгүй ч гэсэн энэ болгоныг ингээд жишээлбэл дээр доороос нь задлуулаад дээшээ тийшээ авчуулгаад өөрсдөө зүйлгээд ингээд бүх зүгээр ингээд материаллык юмнуудаа л бодвол тийм болж байгаа. Энэ машин тавьсан одоо юу гэдэг мотор, коробь, бүкс явах үедээ ингээд ийм юмнууд нь л тийм болж байгаа. Бусад хүмүүсийн хувьд ажлын ус төлдөг болохоор илүү өндөр болж магадгүй. Тэрх бах тий. Өөрөө хийдгүү тусдаа инженер дээр авч өгч хийлэгдэг бол асуу. Тийм бол илүү өндөр болох бах. Миний харцсангуу гайгүй гэж бодож байгаа. Тэг ингээ харахаар аюу гоё нэгт нямба ингээд юмнууд нь бүгд гоё байх хэвээр байранда. Тэгээд юмнууд аюу гоё ингээд цэвэрхэн бүгдийг ингээд гоё шийтчдэг. Тэгээд би түрүүнчсэн бас хэлжсэн аюу гоё ингээд юмныхын донжиг олоод ингээ юмаа хийчдэг тамирчд юм байна бас нэгэ скопотын сөхөж харах дуртай машинуудын нэг та бүхэн ч бас тийг санагдж байгаа. Энэ машины бас зарим хүмүүс мэдхгүй хүмүүсүүд байгаа шүү дээ. Шарвж байгааг л харсан. Гэхдээ яг энэ
капотын дотор юу байд юм бэ, юу хийсэн бэ гэдгийг бас мэдэхгүй хүмүүс байгаа. За хэдүүлээ дотор талдаа нь танилцъя л та төхөө. За. За одоо ингээд миний машины дотор талдаа танилццгаая. За ингээд өөрийнхөө өөдөөс харж байгаа талаас нь эхлээ тайлбарлая. За энэ Nissan Silva S15. Энэ болохоор Toyota Celica гэж машины салон байгаа. Энийг нараа дүү маань юм салон тааруулаад тавьсан мэс. Энэ тэгээд ерөнхий ингээд байгаа ингээд дизайн ингээд над руу харж байгаа ингээд ийм өнцөг ингээд юмнууд надад таалагдчихсан болохоор энэ салоныг солиогүй байгаа. Тэгээд энэ дээр ингээд жишээлбэл энэ дэлгэцний коноп, их гэрэл, шил арчигч, ингээд төв дэлхүүр. За энд бол тог салгагч маань байж ингээд тог салгагч бүх тогоо салгаж байна. Бүх тогоо залгаж байна. Ингээд энэ дэлгэцнийх байж байна. Энийг эндээсээ би өөрөө энийг салгахад ерөөсөө миний машин бүгд унтрна. Тэндээс бас салгахад бүгд унтрах зорилттой байгаа. Тэгээд энд гэх юм бол одоо нөгөө EcoMaster-тэй зориулаад электрон хянах тавих хэвээр. Тэгээд манай Монголд байгаа одоо бас арай боломжийн шийдэл нь гэх юм бол энэ Android хөгжим тавь шийдсэн байгаа. Тэгээд энэ дэр өөртөө тааруулаад ийм хавтгай наардгийн брак тавьсан байна. За спорт сандал Bride-ийн спорт сандал байна. 4 цэгийн бүс байна. Энэ талдаа бол сток сандалтай. Ягаад тэгэхээр уршаа шиг хөдөлгөн хойно аккумулятороо байрлуулсан байна. Тэгээд энэ шингэн кардан байж байна. Ийшээ шингэн карданы маань хүчлүүр энтергээд тэг хойдол руугаа бас арай хүмүүс болохоор яг дөрвөн алхахтай машинд бол 2 спорт сандал тавьдаг. Энэ S-гүй зүг болохоор хойдол руугаа арай эвтэйхэн байхын тулд сток сандал нь байж байна. За тэгээд энэ ирчак айгу удаан түүхтэй ирчак миний баг айгу хайртай байсан машины ирчак. Энэ одоо 10 жил болж байгаа ирчак коноп байна. Миний машин урагшаа 6 Getrack хоровтой. За энд ингээд энэ компьютер энд бол зөвхөн яг хэрэглээнийх одоо дэлхүүр дэлхээд машины төв дэлхүүр, бензин ноцоос, гэрэл, шил арчиг эднэр байж байна. Энд болохоор энэ турбогоо жишээлбэл хідэн баараар шахуулахын, дээдл нь хідэн баар, доотл нь хідэн баараар шахуулахын тэр байж байна. Энд launch control гэдээ байж байна. Энд MAFI switch байна. Anti-lock гэдэг. Энэ стачер. Энд бол нөгөө урд түрүү ярьсан шүү дээ. Урд машины хөргөлтийг шийдсэн конопо би энэ тавьсан. Энийг яг төмлүүрээр шийдэж өгөөгүй л дээ. Зүгээр ингээд дараад ажиллаад өөрөө ингээд яг санаатаа дарж ингэж болох зорилгоор ингээд коноп яач үл хүн бас шарвж байгаа юм үедээ мартчих магадгүй гэдэг үүднээс ийм сигнал коноп ашигласан байгаа. За энд бол яг дуал турбо таймер байна. Энэ компьютерийн давуу тал нь ингээд бүх юмаа өөрөө сандаг, бүх юмаа мэдээлдэг. Гэхдээ би энийг нэмэлтээр яг зүгээр арай ойрхон ингээд энэ дээр санаад ресет байгаа л да. Гэхдээ энийг бас нөө хэрэгэлж сурсан юм аянд дуал таймер гэдэг нөгөө нэг турбоныхоо шахалтыг заадаг. Дахиад нойллоод ихнээс нь заадаг юм тавьсан байна. За энд яг цонх хаалтаа шарвдаг гэдэг утгаараа нэмэлтээр синс тавьж өгсөн байна. Жижиг зуны үед бол жижиг кондишн гэх юм уу. За тэгээд 2 диффузер тавьсан. Энэ өөрөө Android хөгжим. Тэгээд миний дэлгэц гэж явж байгаа Android хөгжим болохоор хөгжим өөртөө бас тухайн үедээ дуртай дуугаа сонсоод бэлтгэл сургууль дээрээ ч юм уу өөрийнхөө гарааг хүлээж явахдаа сонсох зорилгоор юм 2 диффузер тавьж өгсөн. За тэгээд прогрегацтай хоошоо гэх юм бол аккумуляторын хойно суйрлуулж өгсөн байгаа. Тэгээд бүснийхаа татварнуудыг энд хийсэн. Ер нь бол S-гүй зүг болохоор хойно нэг юм байхгүй, санд суурал гэдэг юм байхгүй. За дотор тал нэг иймэрхүү байна. За манайха 29 дахь дугаар энэ түрээд өндөрлж байна. Тэгээд 29 дахь дугаар юм байна. Зочноор Orange Team клубын тэргүүн, за мөн бас Тамирчин уугаа маань оролцлоо. Тэгээд уугаанаас бас ямар тач влогт маань хүндлээд машина авчиж оролцуулсан явдалд баярлалаа гэж хэлмээр байна. Намайг урьж оролцуулсанд бас маш их баярлалаа. Тэгээ мөн дээрээс нь бас та бүхэн маань сая та бүхэндээ машинаас дэлгэрэнгүй сайхан танилцуулаа тий. Мэдээж энэ машинаас та бүхэн санаа авах зүйл бол маш их байгаа. Та нарын хийж чадаагүй ч юм уу хийх гэж төлөвлөж байгаа зүйлүүдийг хийцэн байгаа учраас та бүхэн маань бас уугаа маань та бүхэнд бас очиод уулзаа зөвлөгөө авахд нээлттэй гэж найз нь дотроо жишөө.
Тэр тал дээр бол нээлттэй. Ааха. За тэгээд влогийн маань спонсороор Mongolian Crown Sales за мөн бас Цэмби Автогэрэл нар хамтран ажиллаа. Тэгээд энэ түрээд энэхүү дугаар өндөрлөе. Дараа чи зочдтой хобби түнэн влогоор эргүү уулзцгаая. Баяр та манайхаа. Баярлалаа.